Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу жил бүр орон нутгийн хэмжээнд төрийн албанд хууль холбогдох журам зааврууд төрийн албаны стандартын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үр дүнг тооцох, төрийн байгууллагын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, зарцуулахад мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх зөвлөн зааварлах ёстой байдаг. Энэ дагуу төрийн албаны салбар зөвлөлийн дарга ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн 9-р сард төрийн байгууллагуудад зөвлөн зааварлах ажлыг зохион явуулжээ. Энэ хүрээнд өнөөдөр 4 сумын засаг даргын тамгын газар, сумдын төсвийн байгууллага, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хилтэс агентлаг, ерөнхий боловсролын сургууль, СΟБ нийтдээ 40 гаруй хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулсан төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр төлөвлөгөө, ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй сэдэв сургалтыг аймгийн засаг даргын тамгын газрын хурлын дахимд зохион явууллаа. Өнөөдөр нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд одоо давтан сургах ажлыг зохион байгуулж байна. За бид бол хавар улс удирдлагын ахтай төрийн албаны зөвлөлтөй хамтраад иргэдийн хурал тамгын газрын зүгээс орон нутгийн бүх шатны удирдлагууд, ажилтаа албан хаагчид бол үе шаттай сургалтуудыг бас зохион байгуулж энэ зорилтыг хангаж ажилласан. За энэ зорилтын хангалтын хүрээнд бас өнөөдөр энэ хүү сургалтыг зохион байгуулж байна. Мөн аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд бас хүний нөөцийн мэргэжилтнүүдийг бас давтан сургая гэдгийг төлөвлөгөөнд багтсны дагуу зохион байгуулж байгаа. За аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өнгөрсөн 9-р сарын 1-ээс эхлээд сарын хугацаанд нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд бас зөвлөн туслах чиглэлээр ажлын хэсгүүд ажилласан байж байгаа. Үндсэндээ төрийн албаны тухай хуулийн стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаа юм, боловсон хүчнийг хэрхэн төлөвлөж байгаа юм, ажлын байрны тодорхойлолт заагдсан ажлын чиглэлгээ тухайн ажилтны албан хаагч хэрэгжүүлж биелүүлж байна уу? Тухайн ажлын байрны тодорхойлолтод шаардлаганд заагдсан албан хаагч тухайн ажилтны байранд ажиллаж байна уу гэдэг зэргээр ажлын хэсэг явж шалгасны үндсэн дээр ер нь тухайн байгууллагын төрийн албан хаагч тэр дундаа хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд энэ чиглэлээр бас сургалтыг өгөх зайлшгүй шаардлага бий байна гэдэг үднээс өнөөдөр сургалтыг зохион байгуулад явж байна. Дархуул аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хангуулах, төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг давтан сургах чиглэл өгөх зорилготойгоор энэ хүү сургалт маань явагдажээ.